Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өглөө өдөр орой өдөрт одоо 3 удаа хооллох ёстой гэж бид нар одоо үздсээр исэн. За бид энэ дүрмийг бараг л хүний одоо биеийн өөрчлөгдөшгүй хууль мэт одоо дагаж ирсэн. За гэхдээ үүндээ хүн бүр заавал 3 удаа хооллох ёстой гэсэн одоо дүрм байхгүй. За сүүлийн үед хүмүүс өдөрт 1 удаа хооллох буюу уумаад дэглэмийг жин хасах, биеэ цэвэрлэх, анхаарлаа сайжруулах арга гэж сонирхох болсон. За уумаад гэдэг нь one meat a daily diet буюу өдөрт 1 л удаа хооллох дэглэм гэж нэрлэж байгаа. За гэхдээ энэ омоод үнэхээр ид шидтэй юу, эсвэл хэтрүүлсэн амлалт уу? За өнөөдөр бид нар омоодын тухай мэдэх хэрэгтэй 5 үннийг ярилцъя. За энэ бол эмчилгээний зөвлөгөө биш, ялангуяа архаг өвчтөй эсвэл дотмол эм хэрэгэлдэг хүн байвал за өөртөө шууд туршихаасаа өмнө эмчтэйгээ уулзаж зөвлөөрөө. За 1-р үнэн нь юу вэ? Өдөрт 3 удаа хооллох нь заавал биологийн хууль биш. За хүмүүсийн хооллох цаг, давтамж, за улс орон, соёл, ажил амьдралын хуваараас шалтгаалan өөр байдаг. За зарим хүн өдөрт 3 удаа хооллоход эрч хүчтэй байдаг бол зарим нь 2 удаагийн хоол илүү тохиромжтой санагддаг тий. За тиймээс 3 удаа хооллох нь буруу, эсвэл 1 удаа хооллох нь хамгийн зөв гэж туйлшрах хэрэггүй. За хоолны тооноос гадна нийт илчлэг, уурга, эслэг, за амин дэм, за хоолны чанар, нойр болон хөдөлгөөн за бүгд эрүүл мэндэд нөлөөлнө. За омоод бол идэх ёстой хоолны чагсаалт биш. За энэ бол хоногийн бүх хоолоо нэг богино хугацаанд багтаадаг хооллох хуваар юм байна. За 2-р үнэн нь за мацаг барих үед бие түшээ сольдогч яг цагийг одоо хүмүүрт адил тогтоож болохгүй. За хоол идсэний дараа бие эхлээд одоо цусан дахь глюкозыг ашигладаг. За дараа нь одоо элэг болон булчинд хадгалсан одоо глюконы нөөц рүү шилждэг. За хоолгүй хугацаа уртсах тусам өөх тосны хэрэглээ нэмэгдэж за бие кетон үүсгэж эхэлдэг байна. За гэхдээ яг энэ 8 цаг болоход өөх шатна. За эсвэл 12 дахь цагт кетоз эхэлнэ гэж хүмүүрт ижил цаг одоо заах боломжгүй юм байна. За энэ нь таны өмнө нь юу идсэн, хэр хөдөлгөөнтэй байсан, за булчингийн хэмжээ, бодисын солилцоо болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалдаг байна. За зарим хүн энэ үед өсгөл нь багасж за толгой цэлмэг болсон мэдрэгддэг. Харин зарим хүн толгой өвдөх, гар салганах, сулдах, за уур уцаартай болох, анхаарал сарних шинжтэй болдог байна. Ийм таагүй шинжийг за би хороо гадагшлуулж байна гэж бодон хүчээр төвчих хэрэггүй юм байна. За 3-р үнэн нь орофаги бодит процесс. За гэхдээ 16 цагт асдаг одоо унтраалга биш. За орофаги гэдэг нь эс доторх хуучирсан гэмсэн хэсгүүдийг задлан дахин ашигладаг биеийн байгалийн систем юм байна. За нэг ёсондоо өөрийгөө идэх гэсэн үг юм. За мацаг барих болон илчлэгийн хязгаарлалт энэ үйл явцыг идэвхжүүлж болохыг лабораторийн болон амьтны судалгаанууд харуулсан байна. За гэхдээ хүний биед автофагийг яг хэдэн цагийн дараа мэдгэдэггүйц нэмэгдгийг харуулсан энгийн найдвартай цагийн хүснэгт одоогоор байхгүй байна. За тиймээс 16 цаг мацаг баривал эсвүүд бүрэн цэвэрлэгдэнэ. За эсвэл 26 цаг болоход автофагийг дээд түвшинд хүрнэ гэх мэт өгүүлбэрүүд хэд баталгаатай сонсогддог. Автофагийг омоод барьсны дараа авдаг баталгаатай шагнал гэж ойлгохоос илүүтэй бие махбодод байнга явагдаг засвар дахин боловсруулалтын механизм гэж ойлгох нь зөв юм. За 4-р үнэн нь мацгийн судалгаа бий, харин омоодын нотлохоо хязгаарлагдмал. За завсарлагатай мацаг болон хугацаагаар хязгаарласан хоолтын зарим судалгаанд жин, цусан дахь сахар, цусны өөх тосны үзүүлэлтэнд бага хэмжээний сайжрал ажиглагдсан байна. Мөн ажиглагдсан үр нөлөөний зарим нь хүмүүс нийтдээ бага илчлэг хэрэглэсэнтэй холбоотой байж болох юм. За омоодыг тусгайлан судалсан хүний туршилтууд одоогоор цөөхөн, за оролцогчийн тоо бага, судалгааны хугацаа богино байгаа юм байна. За нэг жижиг туршилтанд
өдөрт 1 удаа хооллох үед жин болон өөхний мас буурсан гэж байна. Харин өөр нэг туршилтад өсөглөн нэмэгдэж цусны даралт болон холестерины зарим үзүүлэлтүүд өссөн байна. За мөн өглөөний глюкозын хяналт муутсан судалгаач бас байна. За тиймээс омоодыг бодисын солилцоог заавал засдаг гэж хэлэхэд эрт байгаа юм байна. Бидний одоогоор хэлж чадах хамгийн үнэн үг бол зарим хүн тохирч магадгүй, зарим хүн тохирохгүй байж магадгүй. За 5 дугаар үнэн нь 1/5-т бүтэн өдрийн хэрэгцээг багтаах амаргүй. За омоодын хамгийн том сорилт нь өсгөөс илүүтэй бүтэн өдрийн шимт хэмжээлээ нэг хоолноос бүрэн авах явдал юм. Нэг удаагийн хоолоор хангалттай уураг, эслэг, ногоо, эрүүл өөх, тос, амин дэм болон эрцгийг авахд хэцүү байж болно. Нэг дор хит их идэх нь гэдэс дүүрэх, цээж хорсох, хүнд оргих, нойрмоглох шалтгаан болдог. Мөн уурга өдөрт хит хитэн хоолнд хуваан хэрэглэх нь булчингийн уургийн нийлэгчлэлтэнд ялангуяа ахмад настан болон дотмол дасгал хийдэг хүмүүс илүү тохиромжтой байж болно. Жирэмсэн болон хөхүүл хүн, өсвөр насныхан, хоолтын эмгэгийн түүхтэй хүн, чихрийн шижинтэй эсвэл цусан дахь сахарт нөлөөлөх эм хэрэгэлдэг хүн омоодыг мэргэжлийн хяналтгүйгээр туршиж болохгүй юм байна. Тэгэхээр омоод бол шидэт эмчилгээ биш, мөн автоматар муу дэглэмж биш. Энэ бол маш хатуу хооллох хуваар бөгөөд үр дүн нь таны бие, амьдралын хэв маяг, хоолны чанар, нийт илчлэг болон шимт хичээлийн хэрэглэнээс хамаарах юм байна. Туршиж үзэхээр болвол шууд 23 цагийн мацаг руу үсрэхийн оронд эхлээд оройн хэрэггүй зуушаа хасах, хооллох хугацаагаа аажмаар богиносгох, ус сайн уух, биеийнхээ дохиог ажиглах нь илүү ухаалаг. Толгой эргэх, гар салганах, хэд сулрах, эсвэл хяналтгүй их идэх шинж илэрвэл зогсоож эмчтэйгээ зөвлөөрэй. Та өдөрт хэдэн удаа хооллоход хамгийн эрч хүчтэй байдаг вэ? Туршлагаа комент хэсэг дээр хуваалцаарай. Энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол лайктарч, эрүүл мэндийн судалгааг ойлгомжтой тайлбарсан дараагийн видеонуудыг үзэхийн тулд та сувга subscribe хийгээрэй. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай.